нэг л за өнөөдрийн хамгийн сайхан мэндийг та бүхэндээ айлтгаж олгож байна. Тэгээд ихэнхээ дэлхийн давтанд гараа та нартайгаа уулзах болсон маш их баяртай байна. За тэгээд өмнө одоо Роберт баг Пётр Силкэнд юуны орд маш их баяр талсан сэтгэлээ илтгэж байна. За мөн ч миний өмнө яж байгаа Роберт багш, Сарод багш, Гэрнма багш эдгээр одоо хүчтэй, энергитэй багш нарын нэг шугамн дээр ойрхон байж их та бас маш их бие нэрэн багтгаа. Тэгээд ийм сайхан сургалтыг маш олон хүмүүсэд ингээд хүргэж та бас баяртай байж байгаа. Ийм хүмүүстэй одоо ийм сайхан сургалт ингэж жалгаж ирээд над дээр ирээд одоо ингэж явсаж болохгүй гэж энэ одоо их өөргийг одоо дааж авсан учраас би бас одоо үргэлжлэн чармайж байж байгаа. Тэгээд энэ хүмүүстээ маш их баярлалаа. Нэг үгээр одоо баяр талархлаа гэсэн үг юм бол өнөр илтгэхэд маш их гэж байж байгаа. Тэгээд энэ удаа миний хамт сургалтын Өн Гэрлинкэн ачаар амбассадор болсондоо маш их бас баяртай байна. За амбассадор болсондоо баяртай байна гэхээс илүү энэ сайхан одоо сургалтыг хүмүүстээ ойлгуулж чадсандаа маш их баяртай байна. Тэгээд энэ сургалтанда миний хувьд бол одоо 3 жил болж байгаа. Би бас өөрийгөө тэнцвэрсэнгүй юм шүү. 3 жил болж байгаа. Тэгээд 3 жилийн одоо хугацаанд өөрөө сурч чадал маш их одоо мэдрэмж одоо бас өндөр болсон байна гэж өөрийгөө ойлголоо. Тэгээд 20 би чи Японд 20 хэдэн жил болж ийм тэгээд хамт сургалтын тэртэг амс хайрт харьж байгаа. Тэгээд 20 жилийн дотор одоо нэг хамт сургалтнаа шууд ингээ харьцаад чи одоо энэ сургалтанд сууж улдаар суугаарэ. Би энэ сургалтыг чамд ярвын ярихгүй да чи улдаар сууж байгаад үжээ гэд ингээд найжаа орсон чинь яг миний найз өвдөгдсөн байсан. Тэгээд тэр ус одоо эхэлж энэ сургалтыг сууж үгүй юм бол нэгдүгээр удаа тиймэрхүү шиг иймэрхүү сургалт одоо зөндөн байдаг юм чиндээ гэсэн байдалтай 10 хоног ингээ өнгөрсөн. Тэгээд хоёрдугаар удаа сургалтанд суугаан бод нэг орж ийн гарч ийн бас иймэрхүү байдалтай байсан. Тэгээд гуравдугаар удаа сургалтанд суугаан бод суух үед бол манайх үнэхээр сэтгэлд нь хүрээд ингээд маш сайхан өөрөө одоо яг иймэрхүү сургалт зөвлөж хайж исэн юм бэлээ. Тэгээд өөр сургалт нэрээ мэдүүлсэн байсан. Тэгээд бүх сургалтаа арын шаан тавиад супер чемпион сургалт үнэхээр гоё байна гэж. Тэгээд өөрөө сэтгэл сэргээж яг тэр багийн үеийн бидний сургач үеийн байсан тэр сайхан өнөмсгсөн дүр чирээнд бочиж ирснээс миний хувьд дэлгэцээр хараад ойлгож ялаа. Тэгээд гэр бүлд нь бас маш сайхан гэрэлгээгээд ажиглалтай байсан. Өөрөө бас мэдрэж энэ сургалтандаа үлдэхэр болсон байна. Тэгээд энэ баярын чимээгээ та нартай хуваалцж явахдаа маш баяртай байна. Баярлалаа. Баярлалаа. Приветствую вас, родные сердца, великие люди планеты Земля. Благодарю все педагогические цепочки, начиная с Владимира Викторовича, Петра Сиркина, Роберта Ра, величайшему наставнику нашей огромной команды и всех лидеров Суперджамп. Меня зовут Оранчимик Тумурочер, я фаундер интеллект-тренер 7-го ранга, амбассадор. Я в Суперджампе 3 года, родом из внутренней Монголии, Китайской Народной Республики. Сейчас живу в Японии более 28 лет. Хочу рассказать о своей подруге, которая на днях стала фаундером, интеллект-тренером, амбассадором. Я очень рада. Я рада не только за то, что она стала амбассадором, рада за то, что я смогла донести и сейчас могу и несу до сердец многих людей свет и дух нашего Суперджампа. Это мне очень ценно. Мы с ней одноклассницы, сейчас живем в Японии, часто не встречались, но находимся в одной чат-группе. В прошлом году я ей написала о своем занятии в Суперджамп и пригласила на курс. Она согласилась, но пришла с оговоркой: я посмотрю, не смогу каждый день, приду в день, когда мне удобно будет. Она отложила все свои планы, которые были намечены на тот срок, а несмотря на то, что она неважно себя чувствовала, пришла все-таки на мой первый курс. И первый курс, и второй курс прошла она мельком. Было видно, что не доходит смысл Суперджампа. Все равно, но она ходила, что-то ее сюда притягивало. Но с 3-го курса все изменилось. На ее лице было очень заметно. И она мне однажды сказала, что никогда не отойдет от Суперджамп, что это ее место, где она должна быть.
тогда она в душе уже стала фаундер-интеллект-тренером, но воплотила эту свою мечту в жизнь в эти дни больших возможностей. Естественно, я очень рада этому. Желаю ей исполнения всех ее целей и мечт. Благодарю своей большой-большой команде, благодарю всех своих наставников. Я очень горжусь, что близко нахожусь с самым рядом с большими лидерами. Благодарю тебя, наставница Каризме, тоже. Вот передаю микрофон величайшему наставнику.